За хөтөлбөртөөгөө хамтгаа эрхэм үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Үргэлжлүүлэн яг одоо манай студид та бүхэндээ уулзахаар хүндтэй зочид маань яг одоо бас бэлэн болсон байна. За Мөсөнгөр компани захирал Баасан Жав, за мөн хэрэглэгч Мөнхцөл нар хүрэлцэн ирсэн байгаа. За та бүхэн өдрийн гой захирал гэж танилцуулах юм уу? Өдрийн хөтөлбөрийн захирал ч юм уу. Тэргүй атгацаа чигээ. Баярлалаа намайг ингэж өргөсөн. Гэхдээ захирал мөрөглөө ажил сууч яг ингээд айгу ийм маягтай. Би ярьж тийм. За ажил тавлагөө. Сайхан хаварчж гэнэ үү? За танаа одоо сүүлийн үед бол танаа бүтээгдэхүүнээр өсгөөчүүд ер нь бүх хүмүүс амьсгалж штэ. Сэтгэлүүч гэсэн их одоо явуулж байгаа танаа пэйж хуудснаас харагдсан. Тэгээ бас ийм гоё зүйл эрүүл мэнд хэрэгтэй юм гоё сайхан бүтээгдэхүүнлөө бас та бүхэн аль бие усны эрхтэйгээр оруулж ирээ тийм ээ. Тэгээд олонд хүргэж байгаад маш их баярлалаа гэж хэлье. Ажил өндөр байгаа зү. Өстой өндөр байна. Сэтгэл хангалуун. За тэгээд бүтээгдэхүүнээс дамбар их юм асуу сонирхол. Одоо ялангуяа эмэгтэйчүүд огт бүсгүйчүүд их хэрэглэнэ. Тэгтээ эрчүүд юундаа дутхгүй те. Давхар хэрэглэж болно. За би та гуравтаа сайхан цай найруулж. За. Өнөөдөр ямар цай авах байж юм бэ? Өнөөдөр ядаргаа тайлах. Нөгөө нас явж байгаа болохоор нөгөө л ядаргаа тайлах цай. Ядарч байгаа үстэй. Манай хоёр. За доктор Отрийнхаа сайхан цайгаар дайлнаа. Ингээ гоё шаргалтай. За тэгээ үр дүнгээс нь бол за эхний ээлжинд бол бид хоёр нэг өмнөх дугаарт өмнө бас нэвтрүүлэлт ороход хэрэглээд үзсэн. Тэгээ үр дүнг бол мэдээд эхэлсэн. Бид хоёрын хувьд бол мэдээд байгаа. Тэгэхээр үзэгчд бас одоо ингээд бас ямар бүтээгдэхүүн ямар юунд сайн те бас дэлгэрэнгүй танилцуулаад явъя гэж бодож байна те. За манай жинтан энэ ургамлын гадалтай бактери эсрэг гээл маань эмэгтэйчүүдийн бүх төрлийн өрөвсөлд болоо одоо мөөгөнцөр циститэд маань маш сайн хурж үйлчилдэг байгаа. За мөн төрөв булчирхаанд бол эрэгтэй хүнд маань маш сайн байгаа. За тэгээд шамрамд маань бол одоо нэг цагаан мах хэрхэх тэрэнд маань бас маш сайн хурж үйлчилдэг. За тэгээд одоо хүүхдийн нэг одоо диабет заашил те одоо тэрэнд маань бас маш сайн нөлөөлдөг. Дээрээс нь юу штэ манай гээл маань өөрөө нөхөн төлжүүлс сэргийг гэсэн болохоор альсанд одоо ингээд зүсч мөсчдөг штэ нэг шахагдчихдаг тий. Тэр мэлэн дээрээ түрхэхээр маш сайн хурж үйлчилдэг байгаа. Ер нь одоо ингээд эмэгтэйчүүд зориулсан гээл ер нь бол хүн болгонд хэрэгтэй тийм үү? За ер нь яагаад яг энэ гэлийг хэрэглэх одоо шаардлага гардаг юм бэ? Ер нь эмэгтэйчүүд бидний чинь янз янзын асуул шалтгаанууд их гардаг штэ. Тэгэхээр энийг одоо хэрэглэгч мөхцлөөс асуух уу? Тэгсэн зүгээр ах тий. Тийм үү дандраа? Айгуу тийх үү дандраа гээл. Би одоо энэ бүтээгдэхүүнийг анх одоо найзаасаа би одоо 2012 онд юу яасан? Одоо нөгөө умаа үзэн шарахтай нэлээдээ ерөөхдөө шарахтай айгу хүнд 3 дугаар үеийн шаттай хүнд шарахтай тэмүүтээ энийгээ имчилгээд 2008 он хүртэл одоо 6 жилийн хугацаанд айгу их одоо цаг хугацаа антибиотикийн имчилгээ тэгээд эмэгтэйчүүдийн лаа ингээд одоо хөлдөөх имчилгээ тэгээ нөгөө одоо төлөх имчилгээ гэл одоо манай эмэгтэйчүүд бүх төрлийн одоо имчилгээнд дөрөв орж үтсэн. Нэг хүүхэдтэй учраас нөгөө мэс засалд орчиж болохгүй яачиж болохгүй. Тэгээд ерөнхийдөө тэр бүгдийг ингээ хэрэглээ яваад тэгээд ерөнхийдөө 2008 оны 10 сард манай найз надад энийг 18 оны 8 сард манай 10 сард манай найз надад санал болгох эмэгтэйчүүдийн санал болгоод бактери эсрэг ургамлын гаралтай бүтээгдэхүүн одоо ингээ байна. Миний найз нэг хэрэглээд үзхүү гэж надад ингээ санал болгосны үндсэн дээр би ерөнхийдөө нөгөө хэрэглээд үзье. Ургамлын гаралтай тэгээ бактери эсрэг гэдэг учраас энийг хэрэглээд үзээд эхний ээлжинд нэг 2 курсыг хэрэглэж үзсэн энэ бүтээгдэхүүнээс. Тэгэнгүүтээ 2 бүтээгдэхүүн хэрэглээд ерөнхийдөө надад аягүй таалагдаад эмчтэй үзүүлсэн чинь минийх аягүй шарх марх аягүй сайн болцсон зүгээр болцсон аягүй дажгүй болцсон ямар бүтээгдэхүүн хэрэглээд байгаа ингээ манай эмч бүр надаас асуугаад гайхаад асуугаад чи одоо ямар бүтээгдэхүүн хэрэглээд байгаа би чи одоо 6 жил эмчийн эмэгтэйчүүдийн эмчийн хяналтанд 6 жил хамт байгаад тэр эмчтэйгээ хамт явсан хүн байхгүй юу. Тэгсэн чинь тэгээд ийм бүтээгдэхүүн ингээ хэрэглээд ийм болчлоо гэсэн чинь за чи ахаад энэ бүтээгдэхүүнээс ахаад одоо санийхаа хэрэглэсэн шиг 2 курсыг нэг хэрэглээд ахаад нэг үзээд ингээд тий үзээд гэсэн. Тэнгүүд нь ахаад 2 курсыг аваад нийтдээ 4 курсыг хэрэглэж үзээд тэгээд ер нь миний эмчд одоо бүрэн идгсэн. Тий ер нь тийм бүрэн үйлчлэгээ өгсөн биш. Тэгээд сэтгэл хангалуун байгаа. Манай мөхцөл маань бол эхлээд хэрэглэхдээ 2 курсыг болол одоо нэг өдөртөө нэгээр хийдэг штэ тий. Энэ шархны хувьд одоо өвчний хүнд бол хүн дэвтэр байсан болохоор орой унтахдаа 2-оор хийдэг байсан. Оо за.
Тэгээ нөө тэр маань маш хурдан нэг эдгэрэлтийг өгнө, маш хурдан хурж үйлчлэн л гэсэн. Тэгээ одоо 7 хоногт ерөнхийдөө 2 удаа хийж байгаа. Энэ бүтээгдэхүүн ер нь таслахгүй одоо энэ өдөр тутам багассан байнга. байж тээ тий. Одоо идэвхсэн учраас байнгын өдөр тутамдаа хэрэглэнэ. Тэгээ өөрийнхөө гоо зудлаасаа гэдэг утгаараа энэ бүтээгдэхүүн чинь аюул чухал Одоо юм. янз бүрийн вирус, бактериас урьдчилан сэргийлэгч урмаар 7 хоногт одоо нэг 2 3 хийж хэрэглэж байгаа. За Жинтан Ямай гэд энэхүү одоо ургамал нь одоо энэхүү гэл нь болохоор 100% ургамлын гаралтай бөгөөд эмэгтэйчүүдийн бүх төрлийн өрөвсөлт одоо өвчнөө үед хэрэгэлдэг ийм одоо гэл байгаа. За тэгээд мөөгөнцөр, сарын тэмдгийн алдагдал, умайн хүзөөний улаалт, умайн хүзөөний шарах, шээс задгаарал, булчингийн сулрал, цистит, за хуурайшилт, шамрам зэрэг өрөвсөлт өвчнөө үед хэрэглэхэд нэн тохиромжтой гэсэн байна. За тэгээд бүтээгдэхүүн дараах үйлчлэгийг үзүүлнэ гэсэн байна. Бактерийг устгах нь, өрөвслийг дарна. За pH балансыг тэнцвэржүүлнэ, халдвараас урьдчилан сэргийлнэ, нөхөн төлжүүлж эдгэрэлтийг түргэсгэнэ гэсэн одоо ийм одоо ид шидтэй гайхалтай. Ардны ингээд байж байгаа юм шүү дээ тий. Ер нь одоо юунд хэрэгтэй вэ гэдгийг одоо хэрэглэгч нартай тайлбарлаж өгсөн. Одоо хараа мөхцлөө юу гэдэг яг дагалдаад ямар үр дүнгууд гарсан бэ? Дагалдаад одоо би нөгөө циститтэй бас давхар нөгөө өвөл олслоор миний одоо шээс задгараад daarангуут л нөгөө одоо цистит маань хөдөлждөг тэр маань байхгүй болсон. Тэгээ дээрэс нь одоо нөхөн төлжөдөг учраас булчингийн чанга бас айгүй ихтэй гэр бүлийн халуун талаа уур амьсгал бас энэ айгүй тий гоё болоод ерөнхийдөө айгүй одоо эрүүл мэндэд айгүй сайн. Тэгээд тэгэл хангалуун. Тэгээд царайчсанд ч гэсэн манай эмэгтэйчүүд одоо өөрийнхөө ил уруулыг бутгаас илүүтэйгээр одоо юу гэдэг өөрийнхөө бас энэ даалт гоо сайхны уруулаа хамгийн түрүүнд анхаарч явах хэрэгтэй шүү. Энэ одоо айгүй хүнд айгүй сэтгэл санаанд одоо юу гэдэг тий сэтгэл санаа гэр бүл бүх харилцаанд энэ бүтээгд одоо юм чинь нөлөөлдөг шүү. Ер нь энэ одоо өвчин янз бүрийн юм чинь. Тэгээд энэ дээр хамгийн гол нь сайн анхаарад өөртөө сайхан гоё сайхан байлгацгаагаарэ гэж хэлээ. Мөхцөлдөө бас бүр баярлаа гэж хэлмээр. Ийм зоригтой юу гэдэг ингээл нэг зарим хүмүүс чинь нэрлэхэл те өө түүх гэл хэрглэж байгаа маш олон хүмүүс байгаа. Үр дүнгээ бол та бүхэн маш их хуваалцж байгаа. Тэгсэн хэрнээ за нэг үр дүнгээ эн чинь бусдын бас эрүүл мэндийн төлөө бас ингэж гоё мэдээл бас эмэгтэйчүүдийн гол сайханд бас давхар анхаарат байна шүү дээ мөхцөл маань тий. Гоё сэтгэл байхгүй юу? Айгу санал тавьсан байхгүй. За миний найз чамд маш сайн ингээд өнөн бодтой үр дүн гарцсан болохоор чи ингээд олон хүмүүст хуваалцаад надад надтай хамт нэвтрүүлэгт орох уу гэдгсэн чинь айгу гоё хүлээж авсан. Хүй тгийл та гэд айгу баяртай хүлээж авсан байхгүй. Тэгэд одоо ингээд мөхцөлийн ярианаас ерөөсөө мэдгэж ин л да ерөөсөө яг нөгөө үр дүн нь ингээд нөгөө гэрэлтэй тий. Яг нөгөө ярианаас нь л ерөөсөө анзаарагдаад тэгээ эмэгтэйчүүд маань цэцээ ер нь хараад мэдж байгаа ах гэж бодож байна тий. Хүн мэдээж худлаа имийг яриаггүй өөрөө ингээ яг нөгөө үр дүнгээ мэдсэн хүн ингээ ярина гэхээр цаанаасаа нөгөө ингээл яг нөгөө гэрэлтэй л ингээл огшоол яриад байна шүү дээ тий. За тэгэхээр ингээд одоо бид нар бол залуу бүсгүйчүүдийн тухайд бас ярьлаа шүү дээ. Ерөнхийдөө гэтэл одоо юу гэдэг ингээд нас тогтсон ахмадууд маань тий бас хэрэглэх нь их зөв юм санагдаад байгаа. Тэгэхээр эн чин дагалдаад зөвхөн залуу эмэгтэй хүн гэхгүйгээр одоо ахмад настай хүмүүс олон төрөлттэй тий бас ингээд бие хаахрахгүй яваад бас эрүүл мэндийн асуудалд орсон байгаа хүмүүс зөндөө байгаа шүү дээ. Тэгэхээр эдгээр хүмүүстэй бас зөвлөгөө өгөхгүй юу? Бас За тий. Одоо нэг нас ахаад ирэхээр хүмүүс маань маш их хатангашил явагдцсан байдаг. Энэ маань одоо нэг хуурайшилт. За тэгээд дээрэс нь одоо маш их шээс алдагдцдаг. За тэгээд дээрэс нь бол одоо цагаан маах хэрхэх гээд бас байна. Маш их хүмүүс уцдаг. Ер нь 40-с дээш насны хүмүүс маань. За тэгээд нэг хатангашил маань наашаа явагдаад ирэхээр юу яадаг? Амондын маань бараг тойл тавихын шаардлагагүйгээр ингээд бараг харагддаг. Тэгээд тэр маань маш их айгу зовёртой хүнд маань. За тэгээд энэ маань бол одоо тэр хатангашилт маань бол маш сайн хурж үйлчдэг, маш сайн чигшилт өгдөг. Маш сайн одоо усчилт өгнө гэсэн үг. Тий. Тэгээд дээрээс нь булчингийн маань маш сайн цангалаад ирэхээр одоо цистит магадлал нь бол маш сайн буурч байна. Гэхдээ энэ бол нэг 40-с дээш насныхан бол зүгээр нэг курс хэрэглээл эдгэрчин гэж бол хэлж чадахгүй. Эн чин тэр хүн чинь бол маш их өрсөлдөөн шинжтэй юмнууд даамжирсан байгаа шүү дээ. Тийм. Тэгэхээр бид нар бол нэг курсыг хэрэглээ зүгээр болно гэж хэлж чадахгүй, маш тасалдахгүй сайн хэрэглэх хэрэгтэй гэж хэлнэ. Ер нь тэгэл хүн бүр ер нь өдөр тутамдаа л одоо тий бүхий л эрүүл мэндэд анхаарч явах нэг зөв юм шиг байна л да тий. Ялангуяа үүдэн гадналаас нь бүхэн одоо өөрсдөө хэмжээнд гоё оол тий гандлал гоё өмөртэй ус төрөхдөг ч юм уу тий. За ийм зүйлд бол мөнгөийг агуу зарч. Яг эдгээр энэ далд гоо сайхан бүсгүйчүүд маань хэр мөнгө зарцуулж өөрийгөө хайрлахтаа ер нь хэр байдаг юм бэ?
их сайн байд юм лээ. Ашгүй дээ. Сайн болсон юм байна. Тэгээ бас энэ бас сүүлийн үед Сүүлийн үед тий. Ер нь яг өөрсдөө одоо бид олон хүнтэй харьцчих зөвлөгөө өгч байгаа шүү дээ. Ихэнхдээ асуудал нь юундаа байдаг вэ? Тулгардаг асуудлууд нь. Өдөөс хүмүүс хэлж чадахгүй санаа зовоод ичдэг байсан юм лээ. Тэгэхээр орж ирчээл нөө зөвлөгөө аваад ингээл ихээр за бити санаа зов энэ бол одоо ярилцаад ирэхээр өөр болох байх тийм ярилцаад ирэхээр аягүй өөрөө ингээ сул за надад ийм байна гэдэг зөвөрөө хэлдэг. Зүгээр бити санаа зов энэ чинь эмэгтэй хүн болгонд байгаа асуудал ганцхан чамд байгаагүй ганцхан чиний өмөө хөндөө тийм ийм өрсөлдөлтэй биш ээ ийм өвчтэй биш ээ. Одоо тийм бүхэл эмэгтэй хүмүүс ийм байна. Тэгэхээр санаа зовлтгүй яриа гэж хэлэхээр аягүй сайхан нээлттэй ярьж өгдөг. Тэгээ аягүй нээлттэй зөвлөгөөгөө авдаг. Гэр бүлээр ирж гин хоёр нь тийм Гэр бүлээр ирсэн. Оо за. Гэр бүлээрээ бүр хүүхд мөхтэйгээ нөхөртөөгөө ирсэн хүмүүс байна. Оо за. Одоо ингээ бас нэг хүүхдээ ч юм уу за огт хүүхд гаргаагүй магадгүй зүгээр энэ эрүүл мэндийн шалтгаанаас нь одоо би физиологи хэвийн үйл ажиллагаа нь бас хэвийн одоо сар муснаас болооч гэх юм уу жирэмслэхгүй байгаа тийм гэр бүлүүд бас их байдаг штэ. Тэгээ нэг хүүхдээ байгаад идэг өшөө олон хүүхд гармаагаад гээл тэгэл одоо жирэмсэлчихгүй юм аа гэл тий. Яг нэг эмэгтэйчүүдийн талын дээр одоо үйл ажиллагаа бас юу гэдгийг зогсон гэдэг юм шиг байгаа. Энэ дээр юу ямар зөвлөгөө өгөх вэ? Мөн энэ бүтээгдэхүүнийг хэрэглээд бас өөрчлөлт өгөх үү? Бүтээгдэхүүнээ хэрэглээд өөрчлөлт өгнө. За, баттай. Яагаад гэвэл манай энэ бүтээгдэхүүн үр дүнгээс яриараа за. Манай энэ бүтээгдэхүүнийг хэрэглээд жирэмсэн болсон хүн байгаа. Аюутаа л манай пэйж дээр байгаа. Тэр маань айгүй нэг хүүхэдтэй. Тэгээд дахиад нэг хүүхэдтэй одоо болох гээд нөхөр нь одоо хүүхэд хүлээгээд залуу охин л доо. Тэгээд дэсэ жилийн хугацаанд бол болоогүй гэжсэн. Тэгээд хоорондоо бол асуудалгүй тийм. Эрүүл мэндийн хувьд. Тэгээд манай бүтээгдэхүүнийг хэрэглээд яг 3 дахь хайрцаган дээр жирэмсэн болцсон гэ. За тэгээд манай пэйж дээр бол тэр охины маань өөрийнх нь видео контент нь бол байгаа. Пэйж рүү ороод үзэж болно. Одоо юу шүү дээ. Бүтээгдэхүүн хэрэглээж жирэмсэн хүмүүс нь өрөөсгөл ойлгох байх. Одоо энэ маань болохоор би физиологийн үйл ажиллагааг сайжруулж өгч юм гэсэн үг шүү дээ. Тийм шүү дээ. Энэ маань болохоор одоо сав өндөвчний 2 салсттэй өрийн савын бөглөрлийг маш сайн нээж өгдөгөөрөө жирэмсэн болох магадлалыг маш сайн өндөрсгөж өгдөг. Дандар одоо хувьд гэх юм бол мэдээ сонсож явах шиг байна. Та иргэдийн өмнөөс юу гэж асуух вэ? Хувьд бас яг нөгөө бүтээгдэхүүн үр дүнгээ өгсөн хүний хувьд тийм ээ. Бас эмэгтэйчүүд, бүсгүйчүүдтэй бас хандаж юу гэж хэлмээр юм те зөвлөгөө талаас нь. Одоо надтай адилхан одоо ийм өвчнөр шаналдаг маш олон эмэгтэйчүүд байдаг. Тэгээд айгүй их цаг хугацаа тэгээд антибиотик эм тарианы эмчилгээ айгүй урт хугацаагаар үргэлжлэдэг хүний биед. Тэгээд сэтгэл санаа бүх юм дээр айгүй хэцүү байдаг. Тэгээд эмэгтэйчүүд маань энэ дээр санаа зовоод ичээд авах юм байхгүй. Тэгээд энэ бүтээгдэхүүнийг одоо өөртөө хайртай л та энэ бүтээгдэхүүнийг хэрэглээд тий одоо танд 1 мө 2 3 курслээ өөрийн чинь одоо өвчний түүхээс нь хамаарат одоо энэний одоо үр дүн айгүй их гарна шүү тий. Тэгээд хэрвээ хүсвэл энэ пэйжид миний одоо өвчний түүх одоо бүх юм одоо ингээ би хавсаргаад хийцэн байгаа энд одоо бүх эмэгтэйчүүдтэйгээ хуваалцгаа зөвхөн би ганцаараа эдгрээд биш одоо энэ одоо бүх эмэгтэйчүүдтэй бусад эмэгтэйчүүдтэй бас адилхан надтай бас адилхан зовдөг бүх эмэгтэйчүүдтэй бас энийг хэрэглээд эрүүл алаасаа те гэсэн үгнээс энэ бүтээгдэхүүнийг одоо хэрэглээд үр дүн гарснаа би одоо хэлж байна. Одоо сонсож байна. Гоо сайхан гэдэг маш чухал шүү дээ те. Тэгээд сүүлд бас манай нөхрүүд их мундаг байна те. Эхнэрүүдээ бас авч очоод бас юм шиг байна. Нөхөр эхнэрээ юм шүү. Нөхрүүд эхнэрүүдээ юм. Нөхрүүдээ их дагуулж очиж байна гэ. Хүүхдтэйгээ аюу хөөртэй. За тэгэхээр юу яа? Дандар яг задлж юг нь бол харсан тий. Болох юм. Задлсан чи юу яачлаа? Гид иччлээ. Зүгээр гоё шар дээлтэй өсгөөр задлуулъя. За би задлах уу? За эрэхтэйгээрээ. За. Уулаг би задлах уу гэдэг амар авсан. Задлаад бас харуулчих тий дотроо юм тий ямар хэдий яаж ерөнхийдөө ингээд хэрэгэлтийн нэг хайрцагтаа бол 6 ширхэг байгаа. Болон 6 курс гэж их ярьдаг штэ. Ер нь яагаад курс гэж хэлээ? Үгүй юу. 6 хайрцаг. 6 хайрцаг нь нэг хайрцаг дотроо 6 ширхэг тий 36 өдрийг хэрэглээ. Сарын тэмдэгээс үйл хэрэглэв. Тэгээд хараа одоо юу штэ хүмүүс ингэдэг за нэг хайрцаг аваа хэрэглэж тий юу гэнэ арай ер нь ингээд би сайжраад ирэнгүү за яхаа болоо мэддэг шнэ юмыг нөө яг гүйцэд яадгүй. Гэтэл яг энэ курсээр 6 хайрцгийг бүтэн хэрэглэснээрээ зүгээр нэг хайрцгийг хэрэглээд бол мэдээж үр дүнгээ гарна штэ. Энэ хоорондын ялгаа ер нь яагаад курсээр ер нь ямарваа нэгэн бүтээгдэхүүн хэрэглэх ёстой байдгийг энэ тал дээр.
Ер нь бол курсээр нь хэрэглэх юм бол маш сайн үр дүнг хүлээж авна гэсэн үг шүү дээ. Ер нь бол ямар нэг юм хэрэглээл одоо витамин амин дэмэд уухад хүртэл нэг 7 уучаал зогсоочдөг хүмүүс маань одоо мартах тохиолдол байдаг. Тэгэхээр курсээр нь уух юм бол маш сайн үр дүнтэй байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь бол ямарваа нэгэн одоо бүтээгдэхүүн эмийн төрлөг бол курсээр нь төгс эмчилгээгээ бүрэн гүйцэд хийсэн илүү их даваа талтай. За ингээ харагдчих штэ. Ингээ дотроо бас хайрцагтай тий. Дотроо бас ууттай латтайгаа бүх юмтай байж байгаа. За ингээд ингээ ISO 9001-ийн чанарын стандартыг хангасан. Дахиад тий. ISO 9001-ийн чанарын стандартын шалгыг давсан тийм. Тэгэхээр одоо энэ дээр байгаа шүү дээ. Энэ хайрцаг дээр байгаа. За энэ шүү дээ тий. За ингээд бас энэ улаан хайрцагтай юу вэ гэж асууя. За дандар наадахад танилцуулаад. Юу вэ? Энэ юу вэ? Энэ маань болохоор одоо үүндээ төрхтэй гоо сайхныхных байгаа. Надаа энэ одоо үл хэрэглэг байж л. Хэрэглэхгээл хүлээгээл байгаа. Одоо ер нь бол нэг нь бол ингээд дотор цагаантай газ. Тэрийг бол хутгаж байгаад ингээд шууд энэ дотор нь утгачсан юм яа. Тийм, дотор нь. Зүгээр ингээд нэг шүдний чигшлэр хэднээр ингээд хутгачихна. За энэ хараа. За тэгээд наатаа чинь юу яана? Одоо цохны дадаа юм шүү дээ. Нүдний хаян дор үршлэнд төрхөл маш сайн. Тэгээд би бол өөрөө нүүрэнд бол бүхэлдэн төрөгчтэй дундахтаа. Тэгэхээр нөгөө бүх үрчлээнд маань маш сайн хурж үйлчилдэг. Өөрчлөлт бол маш сайн өгсөн болохоор манай найзууд айгүйх хурдтай тий. За тэгэхээр хэрэг заавар нь яах? Одоо энэ чинь ингээ цөөн ширхтээ харагдаж штэ. За энэ нэгийг бол бүтэн нүрэндээ төрөхөд бол 2-3 удаа төрөгчдөг. Зөвхөн цохондоо төрөх юм бол 7-8 хоног төрөх юм бэ лээ. Би өөрөө Дандармаа тэгвэл бараг дан зохиндоо төрөхөд юм байна юм шүү. Оо яаж байгаа юм бэ? За би нэг аваа харуулчих гэсэн чинь. Энэ бүтээгдэхүүний хувьд маань бол маш сайн. үнийн хувьд хэлж болох уу? Энэ бол одоо яг 300 сая төгрөгөөр бодлоо гэж байгаа. Хөөх. Дандраа чи ямар гэлээ авчихсан. Энэ хараа тэгээд ерөнхийдөө нүүрэн чигшил өгн те. Чигшил өгн. Чигшил өгн. Тэгээд үрчлээнд сайн. Давуу тал нь үрчлээнд маань маш сайн. Голын үрчлээнд юм тий. За одоо энэ байгаа хүмүүс их авч хэрэглэх нь чухал юм биш үү? Ер нь ингээл нөгөө арьс чинь чигээ алдаад ирэхээр л үрчлээс тогтно. Ялангуяа манай монгол шиг хуурай уур амьсгалтай тий. Үрчлээтэй нөө. Гайгуу. Гэхдээ ингээл толол бас бай. Гаагаа. За тэгвэл ийм гоё шилтэй ахна. Энэ цагаан савта. Та нар энийг бас байна. За. Задрахаа юм. Одоо энэ бол Бониса ампл байгаа. Одоо эмэгтэйчүүд маань маш их ампл хэрэглэдэг болсон шүү дээ. За энэ маань бол арьсанд маш сайн чигшил өгдөг байгаа. Тэгэхээр одоо нэг залуужуулна, нөхөн төлжүүлнэ. Дээр нь одоо арьс нэг яг их нүчдэг шүү дээ. За тэр нүчдэг бол маш сайн. Одоо миний нүрэ чинь нийл нүгжилт гэдэг байгаа шүү дээ. Энэ. Энэ за цэцнараа энэ юм байна. Энэ аваа. Ампл. Надад бас ахын байна. Би өмнө эрэхтэн ерөөсө баахан нэг авсан юм шүү. Наач болохоор одоо бол ундахт нүрнийхээ бодгийг ялгачаал амрахтаа иллэг маягаар ингээд төрөх чинь. Тэгээ өөрөө шингээд алга болчих. 3 удаагийн маск гэд би нэрээ бэлгэнд авсан юм байна шүү дээ. 1 2 3. За тэгвэл нэг шилдээ савг болохоор хэр удаа хэрэглэнэ гэсэн үг вэ? Нэг өдөр хэрэглэх юм. Ерөнхийдөө бол би өөрөө бол хэрэглэхдээ эхний 14 хоног нэг өдрөөр нь хэрэглэж ирсэн. За тэгээ 15 хоногоос нь бол нэг би 2 удаа хэрэглэсэн. За тий. Яг л эхлээд нүүрэндээ маш сайн чигшилт өгчлөө шүү дээ. Тэнгүүдээ за би боллоо гэж үзэнгүүтээ наатаа чи 2 уухад хангалттай маш хангалттай байна. Тий, хангалттай болдог. Тэгээ ингээ хүзүү рүүгээ оруулаад тавьчихсан. За. Тэгээд одоо яг орой ундахтаа гэнэ шүү дээ. Нүрээ сан цэвэрлснийхаа дараа төрөх юм байна тий. За ийм сайхан ичдтэй. Одоо нэг үрчлээний эсрэгэл янз янзын юм шахуулдаг болоод ш тариагаар шахуулж юм. Тэгээд яалтчгүй хүний уус нас явахаар ингээ арьс марс ингээд унжаад эхлэхээр дээш нь өргөх барих ч юм уу те нэг ийм үйл ажиллагаанд бүр орохоос аргагүй болдог юм шиг байна. Тэгэхээр одоо гоо сайхан яг тэр байгалийн журмаар байгалийн одоо тэр шидтэй одоо амин дэмж одоо үнэт чанарыг агуулсан зүйлээр л арчилж явах хэрэгтэй байгаа юм л да. Энэ дээр бас бүсгүйчүүд маань бас анхаарах хэрэгтэй байна. Давтамжтай гол нь гоо сайханд анхаарах гэдэг нэг чухал байгаа шүү дээ. Энэ хар вэ? Оруулын бодог. Тийм үү? Тий. Урталтнаас нэг бас жижигээр уруулын бодгонууд манайгаа. Яг манай Жинтан компани маань уруулын бодгонууд дан ургамлын гаралтай. За энэ уруулын бодгийн шид нь одоо юу ах? Уруулын бодгол маш олон сайн чигшилт өгнө.
За дээрээс нь уруулан будгаа идэхэд ямар ч нэг хор нөлөө байхгүй. Дан ургамал. Дээрээс нь маш сайн чигшэлт өгөн. Иргэдэд авч игмээр юм Ихэд байна. гэсэн чинь нөхрөөдөл шууд санаанд орлоо. Уруулан будгийг ямар нэгэн тохиолдлоор аягүй хийддэг шүү дээ. Тийм шүү дээ. Ихтэй хүн амьдралдаа хэдэн мянган оруулан будыг идсэн байдаг гэдэг. Ядаж чанартай юм идэх хэрэгтэй шүү дээ. Тэгээ ямар ч өнөр авахгүй. Өнөр авахгүй, хашил. Ядаж чанартай оруулан будыг идэх хэрэгтэй. Гэхдээ тэр чинь ялч судалгаар гараад. Ямар сайхан янгийн улаан юм бэ? Ямар сайхан нөө. Ингээл гараад ирдээ. Их гоё. Энэ өөр онцлог дав. За мэдээж юу юм бэ? За дээрээс нь Эрүүл мэнд бол одоо ходоод гиз рүү ороход бол асуудалгүй юм байна тий. Тогтцсон ямар байх юм? Хэр удаан хэрэглэх үү? ерөнхийд бол удаан хэрэглэн. За дээрээс маань уруулын хүрчлээнд маань хүрчлээтэд байдаг шүү дээ. Хүрчлээнд маань Уруулын ойр тэгээ ингээ аягүй хуурайшдаг. Тийм хуурайшдаг тий. А тэрэнд маань бол хуурайшруулахгүй маш сайн. өнгөний сонголт яах вэ? Өнгөний сонголт одоо яг 6 тренд өнгө байгаа юм байна л шүү дээ. Яг үндсэн стандарт. Тийм яг тэр тренд өнгөнүүд маань байгаа. Өнгийн дандар нэг харуулчихвал бас зүгээр юм байна. Наа чинь болохоор Удаан яг юм балцаантайгаа улаан нэг балцаантайгаа. Одоо эднэр нь бол арай өөр өнгөтэйгаа. Одоо яг энэ зуны тренд удаан хэрэглэх бах тий. Удаан хэрэглэнэ. Би одоо 2 сар болж нэг оруулах юм одоо. Оо наа чи ямар Ийм боронзон өнгө вэ? Боронзон ийм саатай. Сүүлдээс октод ийм өнгөөр их боддог болсон. Чи бас зэрэг бас энэ зөөл өнгөөр бодсон юм шүү тий. За уулын бодог болохгүй юм байна. 6 төрлийн яг нөгөө эмэгтэйчүүдийн, бүсгүйчүүдийн нөгөө голцсон сонгодог гэх юм уу? 6 сонгодог тренд өнгө бол өнгөний сонголт бол байгаа юм байна тий. Учираас үзэгч манаас сонгоод авах худалдаа авалт хийх бүрэн боломжтой. Тэгээд нөхрөөд анхааралтай аваарай. Зүгээр идэж болно. Одоо ингээд ирчээд бүсгүй одоо эмэгтэйчүүдэд зориулж бас их гоё авдаг болсон юм шиг юм өөртөө зорио төрсөн өдрөөр нь ч юм уу тий. Одоо бас сая сүүлд бол олон баярууд өнгөрлөө шүү дээ тий. Одоо тэгэл тун удахгүй хөрсөн баяр гэл хүүхд ирэх олон хүүхд ирэх хамгаалах өдөр гэл за энэ хоёр бол бас л ээжүүд бүсгүйчүүд маань бас л гоё бэлэг аавна шүү дээ тий. Тэгэхээр магадгүй ямар бэлэг бас эртнээс төлөвлөдөг тийм хариуцлагатай залуучууд бол бас юм гоё бэлэг төлөвлөөд бодох хэрэгтэй юм байна гэж би бодож байна. За тэгээд эргээд одоо урамлын гаралтаа гил гэдэг рүү орё гэж бодож байна. Яа тэгвэл ер нь өдөр төлхөө бас дөрүүлээ энэ талаар яриулах зүгээр юм л да. Төлгөө яах вэ? За одоо яг тэр нэг гэр бүлийн уур амьсгал гэж яриад шүү дээ. Тэр чиглэл рүү яриулах зүгээр болоо гэж бодож байна. Сүүлүүд одоо салалт бас их болж байна шүү дээ, тий. За үүнд бас шалтгааллах бас нэг том зүйл бол мэдээж энэ одоо дотн харьцаа тий энэ зүйлээс бас их болдог гэж ер нь бол одоо сэтгэл судлаач төрөлхтөө шүү дээ. Тэггүй яах вэ тийм. Ер нь та бүхэн ч гэсэн яг энэ чиглэлээр судалж байгаа хүмүүс шүү дээ. Яг энэ төрлийн бүтээгдэхүүн одоо хүргэж байгаа учраас. За энэ тал дээр бас ямар зөвлөгөө хүргэх үү? Бас яг энэ чиглэлээр бол бас хүмүүс их ханддаг болов гэж бодож байна. Ер нь гэр бүлийн харьцаан чинь одоо хоёр биений хоорондын харилцаа тий халамж хайраас гадна одоо хамгийн чухал зүйл бол ердөөсөө бэлгийн харилцаа шүү дээ. Төлгөө яах вэ? Тий. За Төлгөө яах вэ? бэлгийн харилцаанд маань болохоор эмэгтэй хүн төрөөд ирэхээрээ ер нь бэлгийн туршлагаа болчдөг. Секс их одоо тий. За энэ маань болохоор бас харьцаанд орох. Тий, татны харьцаанд орох тий. Татны харьцаанд орох одоо тийм дур хөсөлгөө болсон болохоор нэг одоо маш их тийм зөрчилдөөн гарах магадлал маш их байдаг. Уур бухимдалтай. Тийм бол манай гээлийг хэрэглэснээрээ бол одоо татны харьцаанд орох те бэлгийн туршлагыг одоо маш сайн нэмж өгдөг. Дандар ичингээс нөө. Над руу хараад байгаа юм. Гэтэ бид нар яг одоо энэ чиглэлээр одоо яг ингээд хамгийн чухал сэдвээр нэр айгүй тийм нуугддаг те санаа зовдөг ярихаас пупа гэж юрөөс эзэж ойлгож болохгүй. Би улаацсан байна үгүй. Гурван эмэгтэй хүнтэй суугаад бас ингэж ярих чинь юу л юм. Энэ бол одоо аюу маш чухал зүйл баг. Тийм шүү дээ. Чухал сэдвийн талаар бид нар ярьж байгаа шүү дээ. Яг энэ сэдвийн хэлбэл яг сонсож байгаа хүмүүст бол айгүй хэрэгтэй зүйл аа. Тийм яг үнэ. Ялангуяа эмэгтэй. За яг одоо юу гэдэг нэг хэрэглэснээс ер нь яг шууд үр дүн гарах одоо хэрэгэлсэн үйлчлэгчд бол яг үр дүн бол та бүхэн шал илэрхийлдэг байх тий. Ер нь ингээд бүр над ерөөсөө энэ бүтээгдэхүүнийг нөлөөлтөн гэсэн сэтгэл бол гарч ийн үү?
Одоосоо тийм сэтгэл гараагүй ш бүгдээрээ. За одоо саяхан хүртэл одоо нэг 42 та нэг ихч аваад явсан. Өөрөө эмгтээчүүд талаас харилж байгаа. За цэвэршсэн, ганц бие хөөхтгүү гинэ. Йоо. Тэр хүн маань хэрэглээд маш их сэтгэл ханамжтай байгаа. За мөн дээрэс нь ээж нь хэвтрий хүн гээд ингээд нэг арьсан зулгарцсан. За тэр арьсан дээр нь бас ингээд нэг гээл нэг маань төрөгч байгаа. Тэгээ аягүй гой хомигдаад аягүй гой олж байна. Их таалагдж байна гэсэн сэтгэл ханамжтай байсан. Гол нь одоо түлэгдэл ч юм уу тэг шарах хашлын тийм юм дээр бол бас төрөх сайн гэж байгаа байхгүй дандраа. Тий. Хөөе туршилт хийдэх үү? Үгээрээ? Бас эрэгтэй хүнд бас төрөө булчирхаан сайн гэдэг ба ш тий. За тий. Тэр талаар ирчүүдээ орхитуулсан юм. Ирчүүдээ орхитуул. Намайг орхитуул. Одоо та дандралуу чиглэлжээ. За төрөө булчирхаанд маань бол маш сайн хурж үйлчлдэг байгаа. За энэ төрөө булчирхаанд эрэгтэй хүн маань бол одоо шулуун гэцээрээ хэрэглэнэ. За мэдээж курсээр нь хэрэглэл маш сайн тохиромжтой. Гэж шүү. Дээрээс нь одоо цагаан махыг тий шамбар маань маш сайн хурж үйлчлдэг байгаа. За дөрвөлөө ямар туршилт хийх вүлээ? За нэг өмнө хийсэн туршилтаа. Таачгүй. За тэгээ. Яг энэ орц найрлаганд нь юу орсон байгаа лээ гээл. Одоо ингэ бол яг ингэ тунгалаг хийсгийн мөнгөцөл би чи өмнө ууцсан тий. Тод харагдах. Дандар өмнө туршлыг шууд ууцсан шүү дээ. Ууц болдог. Оо гээд шууд тулгаал ууссан шүү. Энэ нэг доторх нэг ашгүй бактери маань сайн устгаад өгч. Харин тэгдэг тий. Би бас бактери устгаал авцсан л та бас. За. Ингээд тунгалаг харагдаж байгаа шүү дээ тий. Хэрэглэх заавар нь бол ингээд тайлбарлаад өгч тий. Энд чинь ингээ аваад ингэ шахах юм. За энэ бол зүгээр цэвэр ус байгаа тий. За усаа зүгээр цэвэр ус байгаа. Доод ус нь харагдахгүй шүү. За. За ингээд байж болчихсон. Яа яг Бүгдийг хийх юм. Бүгдийг хийх үү? за болно. За болно. За одоо чинь яг үл сэгсэрдэг үлээ. Дандар бол туршаад сурцсан. За ингээд. Тэр ус маань буцаад тов тунгалаг. Ингээд тонглог олж байгаа нь болохоор одоо хүний биед ороод маш сайн тархаж үйлчлэнэ л гэдгийг маань харуулад байгаа. Хүний бие чинь тэр жигтэй уснаас бүрдэж байгаа ш тогтож байгаа тий. Одоо ямар нэг өнгөнд хувирж хувсаж өөрчлөгдөхгүй гэж байгаа. Яг нөгөө түрүүчийн ус ямар байсан? Яг хിവэрэ юм байна тий. Бүхэл бүтэн ийм шар өнгийн хийж чадах чинь тунгалаг байх шүү дээ. Энэ одоо нэг талаас чанартай гэдгийг илтгэсэн туршилт шүү дээ тий. За дахиад уугаа үзүүлж. За тэг. За энэ ингээ ууч болдог. Бактери. Юу яач надад таган дээр нэг жоохон хийгээд өгдөө. Хөө. Мо дандрыгаа туршилт ганцаарыг нь явуулаад байж болохгүй шүү дээ. За. Таг махан дээр нь туршилтаа бол юу яа нөө аюунууд маань цайтай байгаа юм л да тий. Хөөе яг усаараа шүү. Би амар ундаа мандаа ууж байгаа амар гоё уснаа уу сайн. Хөөе яг амтаараа шүү. Яг амтараа. Яг ус зүгээр ямар ч өнөр байхгүй ус. Тэгэхээр энэ яг урмлын гаралтай одоо та бүхэн доор пэйж хуудсан нүрслээ шүү. Урмлын гаралтай бактери эсрэг гээл гэ. Тэгэхээр цэвэр ургамал учраас юм байгаа байхгүй тий. Яг энд маань болохоор яг 9 төрлийн ургамал орсон гол ярих юм нь бол яг одоо залуужуулна нөхөн сэргээр төлжүүлнэ те булчингийн маань маш сайн чангалаад өгнө. Тэгээ HP балансыг тэнцвэржүүлэх гэдэг айгүй давуу талтай. Тэгээ хамгийн гол нь бактерийг бүрэн устгах нь. Тэгээд ашигтай бактерийг тэнцвэржүүлээд ашиггүй бактери маань устгаж өгнө. Тэгээд энэ гелийг хэрэглэснээрээ одоо бусад нэг антибиотик одоо ингээд лаа хэрэгэлдэг штеп. Тэрийг хэрэглчээд нэг хэсэг хугацааны дараа буцаал дахиад гараад ирдэг те. Манай гелийг хэрэглэснээрээ бол буцаж дахиж гарах боломж байхгүй. Би энийг бол маш их баталгаатай хэлж байгаа. За энэ яг энэ 9 төрлийн ургамал ороод ирсэн энэ гел маань бол одоо дахиад одоо өвчнөд халдуулахгүй те. Яг тэнцвэржүүлэх одоо тийм балансыг маш сайн тэнцвэржүүлээд өгсөн. Тэгэхээр чигийг маш сайн өгч. Чигийг маш сайн өгнө. Эмэгтэй хүн өөрөө эрүүл болчлоо гэх юм бол өөрөө харин ариун цэвэртэй маш сайн анхаарал тавьсан байхад ямар нэгэн өвчнөд халдахгүй л гэсэн үг. Ааха. За тэгээд одоо менстрац одоо ялангуяа охтуудын үед анхлын ирж байгаа үед хилийгээр хатгаж өгдөг ч юм уу ийм одоо өвдөлтөй завирууд бас ихэд шүү дээ. Энэ дээр бас нөлөөлөх үү? За одоо магадгүй сарын тэмдгэнд ийм тэнцвэргүй ирдэг энэ төр байдаг шүү дээ. Сарын тэмдгийн алдагдал за тэгээд их хэрэг ч юм уу бага хэрэг те энэ тохиолдолд маань бол маш сайн үйлчилдэг байгаа. За гелээ хэрэгснээрээ
За би өөр бол яг бодит жишээ. Миний хол сарын тэмдэг ирэхээр маш их ирдэг. За дээрээс нь нуруу бүрээр маш их өвддөг байсан. За энийг хэрэглэх бүр өвдөхөө байсан. Тэгээд маш гоё нэх гоё тунгалаг их сайхан ирдэг болцсон. Тэгэхээр нэг одоо нэг 2-3 хоног ирээл болчдөг ингээл баг хараад идэг гэдэг хүмүүс маань бол их хэрдэг хэрэглээд одоо маш олон тийм хэрэглэгчд маань үр дүн гарсан хүмүүс маань байгаа. За тэгээд Жинтан Ямай гэдэг энэхүү брендинг гелийг үзэж та бүхэндээ өнөөдрийнхэн хөтөлбөрөөр танилцуулж байгаа. За тэгээд энэхүү Жинтан Ямай хэрэгснээр би чинь Жинтан болно л гэсэн үг гэж байгаа. Янтан Жинтан болно гэж байгаа тийм. За тэгээд бас дөнгөж сая сувгаа тохируулсан үзэгчтэйхэн бол мөнхцуулаасаа бас дахиад асууя л та. Үр дүнгээсээ дахиад нэг яг үнэ тий. Одоо дөнгөж сая Монгодгоо сувгаа ингээд сольж байгаа тааруулсан үзэгчд байж байгаа шүү дээ. Би одоо 2012 онд Умаа үзэн шарахтай нэлэнхүйдээ аюу гүн шарахтай 3 дугаар шатанд орсон. Тэгээд дүүргийн эмчт хандаад, эмнэлэгт хандаад үзүүлсэн. Тэгээд тэр маань одоо 3 дугаар шатанд орсон. Хавдар байх магадлал маш өндөртэй болсон. Тэгээд энийг одоо энэ эмчилгээг ерөнхийдөө 2018 он хүртэл 6 жил одоо би эмчилгээг эмийн болон антибиотик эмчилгээ, лааны эмчилгээ одоо бүхэл эмчилгээ хийж үзээд тэгээд сүүлд бүр хөлдөөх эмчилгээ тэгээд нөгөө төлөх эмчилгээгээд одоо эмэгтэйчүүд өрөөний сайн мэдж байгаа иймэрхүү эмчилгээнд орж исэн бүр. Тэгээд өөрөө нөгөө нэг хүүхэдтэй учраас залуу хүн учраас ахиж төрнө гэдэг учраас Умаа үзүүгээ одоо юу гэдэг ингээд тэр шархыг ингэж хусч авдаг юм байна л да. Тийм юмд орох боломжгүй болчоод ерөнхий бүх эмчилгээ ингээд сар болон ингээд хийлгээд ерөнхийдөө өөрөө сэтгэл санаа, эрүүл мэнд одоо бүхэл эмчийн цаг хугацаа бүхэл юм ордог. Тэгээ 2010 байнгын эмчийн хяналтанд сар болгон 7 хоногор одоо юу гэдэг курс эмчилгээ хийлгээд бүр тийм дандаа нөгөө одоо тэгээ лама байсан ч гэсэн хамгийн үнэтэй лагийг л авч хэрэглэнэ. Тэгэл эмчилгээ хийлгээл тийм маш их цаг хугацаа мөнгө төгрөг эдийн засаг тэгээд өөрийн нөгөө сэтгэл санаа айгу хямарчдаг эмхтэн би үгээд ирэхлээрээ тийм тэгээд хямраад тэгсэн чинь 2018 онд 10 сард манай найз надад одоо юу гэдэг ургамлын гаралтай бактери эсрэг одоо ийм бүтээгдэхүүн найзаа байна. Миний найз нэг хэрэглээд үзээч гэд одоо ерөнхийдөө чиний нэг наад юу улаалт мулаалтан чи одоо бүрэн төгс одоо юу гэдэг чамд аягүй сайн байх. Миний найз нэг хэрэглээд үзчихгүй юу да гэж тэгсэн. Тэгээд найзынхаа зөвлснөөр би энэ бүтээгдэхүүнээс эхний нэг 2 курсыг аваад хэрэглээд тэгээ эмчтэр очиж үзүүлсэн чинь манай эмч маань өө яана яасан айгүй гавь болсон байна тий айгүй сайн болсон байна чи яг юу хэрэглээд байгаа юм ингээд гинт ингээ өөрчлөлт орчваа чамд гэдэг тэгэхээр 6 жилийн хугацаанд байгаагүй. 6 жилийн хугацаанд тэр эмчт байнга хяналтанд байгаад хамгийн сайн гэсэн бүтээгдэхүүн хамгийн сайн гэсэн лаг одоо ингээ хэрэглээд удаан хугацаагаар антибиотик эмчилгээ ингээ их явуулахлаар хүний элэг мэлэг одоо тий бүх юмд одоо ингээ нөлөөлдөг. Тэгсэн чинь тэгээд эмчтэй очиулаад дахиад чи энэ бүтээгдэхүүнээ дахиад нэг хэрэглээ үзтээ. Дахиад санийхаа хэрэглэнэ одоо 2 курс хэрэглээ үзчих. Тэгээ хойлоо ирээд ингээ үзүүлээ гэсэн чинь 2 курс нийтдээ 4 курс хэрэглээд тэгээ миний одоо юу гэдэг байхгүй одоо шарх бүр байхгүй болсон. Одоо тэгээд тэр хүнд үедээ болохоор энэ бүтээгдэхүүнээ би одоо юу гэдэг хоногт нэгээр хийдэг бол би хоногт 2-оор хийдэг байсан. Тэгээд одоо болохоор байнгын өөрийнхөө эрүүл мэндэд анхаарад өөрийнхөө гоо сайхан бүх юмд анхаарад тэгээд гоо сайханд анхаарад одоо болохоор 7 хоногт 2 ширхгээр ерөнхийдөө тийм нөгөө бактери ням байхгүй ч гэсэн ерөнхийдөө өдөр тутмын хэрэглээ тийм байнгын нөгөө өөрт одоо хэрэглэх маягаар хэрэглэж байгаа. Тийм тэгээд хамгийн гол нь энэ ургамлын гаралтай гэдэг утгаараа надад ямар нэгэн одоо нөлөө байхгүй. Би хичнээн олон жил ингээд эмийн эмчилгээ аягүй хэрэгэлсэн. Тэгээд надад үзээд алтхад нэг актер яагаад ах юм байхгүй учраас энийг хэрэглэж үзье гэж батсан. Тэгээд дээр нь бактери эсрэг. Одоо ихэвчлэн одоо ихэнх охтууд чинь одоо ихэвчлэн доошоо их цагаан их гардаг. Тэгээд ер нь л тэгэл байнгын одоо бидний өмсөж байгаа зүүж байгаа бүхэл юмнаас болж одоо байнгын өдөр тутмын одоо байнга ариун цэвэр тийм байнгын бактери одоо орж идэг. Тэрийг тэрнээс хамгаалаад одоо бол 7 хоногт 2 удаа энэ бүтээгдэхүүнийг хэрэглэдэг. За мөнхцөлдөө маш их баярлалаа. За тэгээд аз жаргалтай өдрийн хөтөлбөрөнд дийлэлтэй ер нь бол дандаа гоо сайхан, эрүүл мэнд, гоё сайхан, галбир дүртэрхтэй дийлэлт энэ чиглэлээр ер нь ирсэн зочид маань сайхан халуун дулаан яриаг өрнүүлдэг. Гол нь үзэгчдэд бид бүхэн хэрэгцээтэй мэдээлэл зөвлөгөө хүргэнэ гэдэг бол маш чухал. Тэгээд өнөөдөр бүр ийм чухал бүтээгдэхүүний талаар гарсан маш гоё үр дүнгийн талаар ярьсан. Таяртаа маш их баярлалаа. Мөнхцөлдөө баярлалаа. Олон өсгөөчүүдийн өмнөөс баярлалаа гэж хэлэх байна. Хамгийн гол нь гэр бүлийн ариун нандин харилцаа холбоо яхааргүй одоо бэлгийн амьдрал дээр яхааргүй явагддаг те. Тэгээд тэр болгоо яригддаг энэ сайхан далд гоо сайхны талаар бас ингээ гоё чөлөөтөө өнөөдөр бас дөрүүлээ ярьсандаа бас таатай байна.
За ингээд зочны ярилцлага маань өндөрлөж байна. За баасан ч удаа хэлж орхидуулсан зүйлээр маш товч хэлж болно шүү. За тэгээд манай хүмүүс маань утсаар манай пэйжээр дэлгэнгүй мэдээлэл авах баха. За энд ингээд та бүхэнтэйгээ энэ бүтээгдэхүүнээ танилцуулаад мөн найз хэрэглэгчээ те мөнх цулыгаа давуулж ирээд өрн сэтгэлээ хуваалцсан маш их баярлалаа. Тэгээд Royal телевизийнхаа хамт олондоос маш их баярлалаа. Баярлалаа. Манай өдрийн хэлбэрт байн хамтран ажиллаарай. Бид нар хэрэгтэй мэдээллийг хүндэрх бүр үнэхээр дуртай байдаг. За ингээд та нартай маш их баярлалаа. Дандартаа бас баярлалаа. Түрүүн чи намайг гоё өгсөн. Ярьсан мөнх цулаа. Би дандартаа бас баярлалаа гэдээ одоо төгсгөлд нь бас хариу үзүүлчихье. За ингээд үзэгч та бүхэнд аз жаргалтай өдрийн хэлбэрийнхаа зочны ярилцлагыг хүргэлээ. Хэсэг хугацаанд завсарлаад эргээд уулзъя.